Амен. Өдөр хамтдаа судалдаа суудцгаая. Яагаад ингэж чангаалалт ашиглах гэдэг байгаа юм бэ гэхээр бид өнөөдөр ямар агуулгатай, ямар утга учиртай, ямар ач холбогдолтой өдөр энд хамтдаа хорон цугласан байгаа вэ гэдгээ жилдээ нэг удаа бид нар маш сайн санаж явах хэрэгтэй байхгүй. Бид нар мэдэн тийм үү? Хин нэгний ойр дотны хүний минь төрсөн өдөр болох үед. За өөрсдийн минь төрсөн өдөр болох үед. Ямар нэгэн баяр ёслол, тэмдэглэлт үйл явдал, шинэ жилийн баяр ч юм уу, сар шинийн баяр ч юм уу. За үндэсний их баяр наадам гих мэтчлэн манай баярууд дуустгүй шүү дээ. Тэр өдөрт бид нар мартах нь үтэл ажилласаа бараг шахуу чөлөө аваад ажиллаа зохицуулан байж бид нар тэр өдрийн одоо тэмдэглэх тэр цагийг хүсэн ядан хүлээж, тэсэн ядан хүлээж идэг. Тийм ээ? Бидний ойр дотны хүний төрсөн өдөр байх юм бол бид нар торт худалдаж авдаг, пицца захиалдаг тийм. Бид нар хамтдаа одоо хоол унд бэлтгэх материалаа урдчлан цуглуулдаг гих мэтчлэн. Энэ бол маш их баяр хөөр байгаад. Бусдын баярын төлөө, бусдын төрсөн өдрийн төлөө болж буй тэмдэглэлт улс их орон даяараа дэлхийн нийтээрээ тэмдэглэж байгаа энэ үйл явдлын төлөө би бас баярлаад байгаа байхгүй. Нэг зүйл. Хоёр дахь зүйл нь бидний дэмждэг баг. За саксны, волейболын, хөл бөмбөгийн бүү мэд дэлхий дээр маш олон төрлийн спорт сүүлийн үед олимп одоо уралдаан тэмцээнүүдэд энэ төрөл зүйл ангиуд нь нэмэгдээд л. Гэтэл хувь хүн болгон өөрийн гэсэн дэмждэг багтай тэр багийнхаа төлөө балиашгэлж яадаг. Тэр багийнхаа төлөө ингээд гараа хумсан алгандаа шигтгэхэд яг тэр хариуцлагатай тоглолт болох үед цаг алдахгүй одоо нүд чавчихгүйгээр телевизийнхаа урд ч юм уу эсвэл тэр цэнгэлдэх хүрээлийн стадионд сууж яадаг. Спортын танхимд сууж яадаг. Ялах юм бол бөөм баяр ураа хашгираад дээшээ өсрөөл босоод ирнэ. Яагаад гэвэл таны дэмжижсэн. Таны хайрладаг. Таны одоо цаг цаваа өгдөг, зүрх сэтгэлээ өгдөг магадгүй. Тэр баг ялчлаа. Өсөлтөгчөө ялчлаа. Тэмцээн уралдаанд төрүүлчлээ. Ялалтын давцан дээр гараад ирлээ. Энд бид нар ийм их ач холбогдол өгдөг байхгүй. Харин энэ өдөр бид нар зүгээр нэг гонигтайгаараа тийм ээ дэлхийн нийтээрээ жилдээ нэг удаа тэмдэглэдэг би Христ итгэгч хүнийхээ ёсоор дагалдагч юм чинь Христ амилсан гэд хэлэнгуут нь тийм ээ тэр үнэхээр амилсан гэд номлолоо сонсоод магтан дууга хамтдаа дагаж дуулаад ингээл өнгөрүүлж байвал харамсалтай байна гэсэн бидний хувьд. Энэ мэндэлсний баяраас дутахгүйгээр мэндэлсний баярт өгч байгаа агуулга ач холбогдлыг яг адилхан өгөх ёстой дэлхийн нийтийн хүн төрлөختний баяр мөнөөс мөн. Амен. Энэ бол амьсны баяр. Өнөөдөр дэлхийд даяар за цагийн зөрүүгээр өчигдрөөс эхлээд дэлхийд даяар ямар гайхалтай үйл явдлууд хүмүүс уулаад зогсохгүй бай. Хүмүүс өсөрч जैन, дэгвчж जैन. Гэрэл болж ирсэн Есүс Христ өөрийнх нь амьдралд ч гэсэн гэрлийг тусгаж биднийг харанхуй хаан тулсаас аварч гэрлийн улсын мөнхийн улсын иргэн байх тэр хувь тавиланг өгснийг бэлэгдэж дэлхийд даяараа дэлхий хөдөлж байна. Энэ цаг мөчид энэ өдрүүдэд энэ зовлонгийн 7 хоногоос эхэлсэн. Баасан гарихийн орой бид нар ямар гайхалтай үдшиг хамтдаа өнгөрүүлж дурсан сансан билээ. Бид гимшсэн билээ. Бид шийдвэр гаргасан билээ. Бид шинээр харах боломжтой болсон билээ. Сүнсний минь нүд чих нээгдэж онгоож түүн рүү ариун сүнсний хүч чадал маш гайхамшигтайгаар бууж ирэхийг бид нар мэдэрсэн баг. Энэ танхимд тэр чигээрээ эзний оршиху, тэр чигээрээ сүнсний гал, ариун сүнсний гал бууж ирэхийг бид нар хамтдаа түүний гэрчин болсон баг. Түүнийг тэмдэглэж бид нар эзний зоог барьсан. Ариун зоог, бэлэгдэл. Энэ ариун ёслолыг бид нар хамтдаа үйлдэлсэн баг. Амен. Энэ ач холбогдол өгөхгүй болохгүй. Энэ танхимаас гараад, энэ цагийн цуглааныг дуусгаад бүү мартаасаа гэж таныг уриалмаар. Битгий мартаасаа. Энэ үйл явдал тэр нэгэн төрсөн өдөр, тэр нэгэн тэмцээнээс илүү хавьгүй, илүү чухал ач холбогдлыг насан туршдмын сануулсан. Дурсан санахыг ятгсан ийм үйл явдал бидний амьдралд өнөөдөр тохиож. Христ амилсан. Тэгэхээр та намайг хэлэхээр тийм ээ тэр үнэхээр амилсан гэж хэлээрэй заа юу. Би одоо дахиад хэлье. Христ амилсан. Амен. Дахин бүгдээрээ нэг хэлье. Христ амилсан. Амен. Дэлхийн нийтрээ яг энэ хэллэгийг өөрийнхөө хэл дээр л хэлдэг. Энд гоёж одоо юу нэмэх хасах юу ч байхгүй. Үннийг өгүүлж байгаа энэ өгүүлбэрт энэ үгэнд
Ямар их утга учир, ямар их хүч чадал, сүнсний хүч чадал, сайн мэдээний хүч чадал орж ийн гэж бодож байна. Дэлхийн нэрээр энэ өдөр хичнээн олон 10, 100 мянган хүмүүс өнөөдөр Христийг эзний хэмээн хүлээж авч байгаа бол гэж бодохоор бүр ингээд огшмоор Тэнгэрийн улсад ямар их баяр хөөр, найр наадам Тэнгэр элчүүд бүрөө хүлээж байгаа бол гэж бодохоор бүр догдолмоор. Амен. Тэгвэл бид яагаад догдлохгүй байх ёстой юм бэ? Бид яагаад өнөөдөр тоор тувааж идэхгүй байх гэж? Бид өнөөдөр яагаад гэр бүлээрээ суугаад эзний цог, эсийн бүлгээрээ хамтдаа эзэнд алдар магтаал талархлыг өргөсөн тэр өдрийг болгож болохгүй гэж? Энэ өдрийн төлөө хүн огших хэрэгтэй. Энэ өдрийн төлөө хүн амьдрах хэрэгтэй. Амен. Үнэн шүү. Энэ үнэн. Бид хинч байж болно. Бидний нөхцөл байдал ямар ч байж болно. Бидний албан тушаал, одоо байр суурь, хөрөнгө санхүү, төрөвчний хэмжээ яг үндэ түүч хамаа баг. Түүч хамаа баг. Энэ хинт хэрэгтэй. Яг энэ агуулгын хажууд энэ юу юм бэ? Юу ч биш. Харин энэ агуулга, энэний нэг хэсэг, энэний нэг ДНК, энэний нэг эдис болсондоо бид нар баярлах ёстой баг. Энэ хамгийн гайхалтай зүйл. Эннээс илүү гайхалтай зүйл энэ хорвоод байх юм. Бүх юм өнгөрөө одно шүү. Бид бүгдээрээ л өнгөрөө одно. Бид бүгдээрээ л өдрөөс өдөр толинд харахтаа заримдаа толинд хармааргүй санагддаг. Үс халцарч जैन, үс цайрч जैन, дух хүрчлээд जैन. Одоо юу гэдгийг те заримдаа ингээд эмгүү амьдрч чадхаа болцсон. За өнөөдөр чи эмээ уусан билүү, авсан билүү, даралт юу үлээ, даралтаа хэмчгийнсэн. Ингээ эн чинь байгалийн юм байхгүй. Моралын юм байхгүй. Насны эрхэнд ирдэг юм байна. Эн чинь өөрөө юуг илчлээд илэрхийлээд байгаа юм бэ? Ямар мессеж өгöd байгаа юм бэ гэхээр зүгээр бүх зүйл өнгөрөө одноо гэсэн үг. Таны машин, таны байр, таны карьер, таны одоо өнөөдрийн ажил, үйлс энэ болгон бүгд хамгийн сүүлд үлдэх харилцаа бол хүн өхгүй шүү дээ. Хүн өхгүй. Та хэлдэ би өхгүй гэж. Би өхгүй. Энэ бол махан биеийн хувьд хэлж байгаа юм биш. Энэ сүнстэй хүний хувьд хэлж байгаа юм. Бид өхгүй байхгүй юу? Харин бидний махан бие, зүрх сэтгэл, бидний өнөөдрийн мэдж байгаа, мэдэрч байгаа, харж байгаа, барьж байгаа зүйлсүүд өнгөрөн одно. Харин сүнс хизээж өргөдөж алга болохгүй, үхэж алга болохгүй. Харин хамгийн эцэст нь юу үлдэх вэ гэхээр Бурхантай харилцах, хайрын харилцаа. Сүнсний харилцаа л үлдэнэ. Амен. Энэ бол итгэмжтэй үг. Энэ үнэн үг. Библи тэр чигээрэл Христийн ирэлтийг, Христийн амьдрахыг, Христийн зовхыг, Христийн цовдлогдохыг, Христийн хадан булшинд оршуулгадаад 3 хоногийн дотор 3 дахь өдрөө ням гаргийн өглөө 7 хоногийн еврейн тооллоор библийн тооллоор бол 7 хоногийн эхний өдөр үүрээр эмэгтэйчүүд төрүүлэн очиход тэр булш хоосон байгаа тухай Библи бидэнд ярьдаг баг. Амен. Иннээс илүү сайн мэдээ, иннээс илүү гайхалтай мэдээ гэж энэ хорвоодлох хитэр байхгүй. Есүсийн ирэлт бидний төлөө амьдрсан амьдрал өөрийн 12 шаваараа дагалдагчаараа дамжуулан биднийг өнөөдөр бэлдсэн энэ үйлс, энэ гайхамшигт үйлс. Тэгээд тэр бидний төлөө зовж бидний үүрэх ёстой байсан тэр гим нүгэл, гмийн шийтгэлийг өөртөө авч ташуурдуулж, нулимуулж, доримжлуулж, зодуулж, цовдлуулж, эцэст нь алуулсан энэ явдал та битээртэй тохиолдох ёстой байсан зүйл байхгүй юу? Та бид хоёртой өөр хинтээч биш. Хичнээн сайн хүн байгаад хөшөө чи миний өмнөөс амиа өгчөөч гэвэл ер нь юу л болдоо. За чи миний өмнөөс нэг цэрэгт явчих. За чи миний өмнөөс нэг мөнгө гаргачих. За чи надад нэг ганц бөөрөө өгчих гэвэл энэ одоо хамгийн том тус болж. Харин нэг таваараа шүрж ирэнгуудаа андаа би үлдчихмээр байна. Чи өгчихдэггүй чи миний өмнөөс амиа өгчих гэхэд энэ хорвоо дэлхий дээр тэгэж амиа өгөх хичнээн хүн байгаа вэ? Ямар ч шашинд энэ дэлхийн ямар ч шашинд зан үйл одоо юу гэдгийг сүсэглэлд гим нүгэлтний төлөө амиа өгсөн бурхан гэж байхгүй, дурддаггүй, байгаачгүй, хойшидч байхчгүй. Гим нүгэлтний төлөө, миний төлөө, таны төлөө, хүн төрлөختний төлөө амиа өгсөн тийм бурхан гэж байхгүй. Энэ үнэн, энэ цорын ганц үнэн, энэ ерөөсө хүчээ алдах ёсгүй. Бид нар нэг хүчрхэгжүүлээд байгаа юм биш. Угаасаа сайн мэдээнд өөрт нь хүч байгаа. Бид зүгээр л ашиглагддаг. Бид зүгээр л ваар, бид зүгээр л сав, бид зүгээр л микрофон, бид зүгээр л дуу хоолой. Өнөөдөр би яриад байгаа юм биш. Би нэг учиргүй хүнд гарч ирээд микрофон бариад энд одоо сууж байгаа амьд өгчүүдтэй нэг би өөрийнхөө ухаанаараа би өөрөө потенциалаа яриад байгаа юм биш. Би зүгээр л хэрэглэгдэж байгаа байхгүй. Хэрэглэж байгаа. Намайг микрофон гэж бодчих та нар. Микрофон зүгээр нэг хэрэглүүр. Амен. Та хажууд хүнтэй хэлдэг. Энэ хүн зүгээр хэрэглүүр юм байж тийг хэлдэг. Хэл.
Тий хэрэглүүр л байхгүй юу? Өөр юу ч биш. Юу ч биш, түүч биш. Зүгээр л хэрэглүүр Бурханаар ашиглагдчих байгаадаа зүгээр үнэхээр талархъя. Үнэхээр энэ нэгүслийг би даах үгүй юу? Бид ингэж сэтгэж, ингэж бодож амьдрах юм бол богинохоо энэ амьдрал 1 мэдэгэд 5 жил өнгөрнө, 2 мэдэгэд 10 жил өнгөрнө, 3 мэдэгэд за хөгшөө хоньны насгүй боллоо тэгээд явна шүү. Яаж ч мөнгө төлөөд, яаж ч ном уншуулад, яаж эрдмийн зэрэг хамгаалаад бид насаа уртасгаж чадахгүй. Чадахгүй, энэ боломжгүй. Энэ тууртад хэрэггүй. Зөндөө их мөнгөтэй болчих юм бол ер нь эрүүл мэндийг амь нас. За яг эрүүл мэндийг худалдаж авч болдго юм байна. Гэхдээ энэ түр зуур, хэсэг зуур энд буруу юм байхгүй. Хүн энэ дэлхий дээр урт удаан амьдарч үр хүүхдүүдтэй өрөөл болохын тулд сайн мэдээний гэрч байж явж Бурхны даалгаврыг биелүүлэхийн тулд махан бид нар хүртэл ач холбогдол өгөх ёстой. Махан бие бид нар аль болох урт удаан хугацаанд сайн авч явж, зөв авч явж эрүүл амьдрахын төлөө бид нар хичээх ёстой. Энэ буруу юм биш. Инглиш гэж хэлж байгаа нэмлэг битээ яв, эмчит бүү үзүүл, өөрийгөө гаргуунд нь хай гэж юусоо ч ойлгож болохгүй. Тэгж хэлээгүй. Харин бид нар яг үүнтэйгээ адилхан гаднах байдалтай анхаардаг шиг доторх хүн дээр анхаарад өгөөч. Сүнсэндээ ач холбогдол өгөөч. Гаднах хүний чинь доторх хүн чинь гүйцэхэ байла. Гаднах хүн чинь бүр хол хаяа явчлаа. Тэр хувцалтаараа одоо юу гэдгийг гангараагаараа тэр өөртөө зарцуулж байгаа бүхнээрээ гаднах харагдах байдал чинь бүр хол хаяа явцсан. Гүүгээ явцсан. Харин доторх хүн чинь тэнд хоцорчоод байна шүү. Нөгөө залбирах ёстой, нөгөө гэмших ёстой, нөгөө уучлах ёстой, нөгөө өөрчлөгдөх ёстой, нөгөө шинжлэхдэх ёстой. Тэр дотор хүн хаана байна? Энэ тухай бид нар бодож энэ зовлонгийн 7 хоногийг өнгөрүүлэх ёстой. Өнөөдөр бид нар баярын өдөр. Өнөөдөр бидний баярын өдөр. Ягаад гэвэл зовлон өнгөрсөн. 5 дахь өдөр аль хэдийн ялалт 5 дахь өдөр ирсэн. Ягаад гэвэл Гетсеманы цэцэрлэгт Есүс залбирч байхдаа үнэхээр хэцүү байна. Боломжтой бол энэ агыг надаас зайлуулж өгөөч гэж залбирсны ард нь хамгийн чухал мессеж явж байна. Хамгийн чухал агуулга нь явж. Гэвч юу лээ? Миний хүслээр биш. Таныхаар болох болтугай. Энэ үед сатан навс ингээл дуусаа. Үнэхээр Есүсийн төлөө тэнгэрт Есүсийн төлөө харагдахгүй ертөнцид айран бэлэн байсан юм аа. Айран бэлэн байсан. Бүрэн зэвсгэлсэн тэнгэр элч нарын айран команд хүлээгээ байж байсан. Есүс ганцхан команд өгөхөд будаа болгох хэмжээний бүр төсөөлхийн аргагүй тэр айран команд хүлээгээ байжсэн. Есүс хуруугаар ганцхан тогхоход Есүсийн амнаас нэг л үг гарахад дайраад гэж хэлэхэд бүгдийг сүрүүлэх чадaltaа Бурхны айрам тэнгэр элч нар тэд нар бэлэн байсан юм шүү. Харин Есүсийн сонголтыг хийгээгүй. Есүс зовх сонголтыг хийсэн. Тэр цовдлогдох сонголтыг хийсэн. Тэр миний гэм нүглийг, бидний гэм нүглийг үүрэх, тэр загалмаа дээр өвдөх, тэр махаад уруулах, цусаа урсгахыг зөвшөөрсөн түүний жинхэнэ ялалт байсан юм. Түүнд ямар ч цэрэг айрам хэрэг байгаагүй. Гэхдээ тэр бүх дэлхийг байлдан дагуулах тэр ажлыг өөрөө загалмаа дээр хийсэн юм аа. Үнэхээр гайхалтай. Түүнд зарц байгаагүй. Гэхдээ түүнийг эзэн гэж дууддаг байсан. Түүнд им байгаагүй. Гэхдээ тэр эдгээдэг байсан. Түүнд эрдмийн зэрэг байгаагүй. Гэхдээ түүнийг багшаа гэж хүндэлдэг байсан. Тэр малын дэвшин төрсөн. Гэхдээ түүнийг хаан гэж тунхагладаг байсан. Тэр цовдлогднаас орсон. Гэхдээ тэр амьдэрсэн. Тэр амилсан. Тэр үхлийг ялан дийлсэн. Тэр үхэл амьдралыг үргэлж атгагч, тэр өөрөө амьдралын автор, тэр өөрөө хуулиудыг зохиогч нэгэн мөн. Амен. Тийм учраас Есүс бид нар заримдаа хэлэх үг магтах, бид хүний үгсийн сангаар хязгаарлагдахгүй тийм гайхамшигтай үйлсийг, тийм ариун бурхан байхгүй. Тийм хүчрхэг эзэн. Амен. Энэ бурханд бид нар итгэдэг. Энэ бурханыхаа энэ 7 хоногийн турш үүрсэн, амссан, зүрх сэтгэлдээ шаналсан, эцэст нь ялалтын төлөө, загалмаан төлөө дуугүй байж, нядлуулах гэж байгаа хонь, хураг мэт тэр хөдлөгдөн, доромжлогдсон, тэр ичгүүр болоо явсан. Зөвхөн энэ өдрийн төлөө, энэ ялалтыг бидэнд дамжуулж өгөхийн төлөө тэр энэ бүхнийг хийсэн юм аа. Энэ бүхнийг твцсэн юм аа. Амен. Өнөөдөр бид ялалтыг зөвхөн ялалтыг л тунхаглах өдөр. Ялалтыг, амьлалтыг өнөөдөр бидний эзэн ялсан, бидний эзэн амьдэрсэн гэдэг нь бид бас ялсан гэсэн үг. Бид бас амьтаа гэсэн үг. Бид үрд мөнхөд орших ёстой болсон гэсэн үг. Орших хувьтай болсон гэсэн үг. Хувь тавилантай, хувь заяатай болсон гэсэн үг. Амен. Халелуя. Үнэхээр Библиэд хэн марах юм? Энэ үнэнтэй хэн марах юм бэ? Ямар ч агуу мундаг хүн байгаад энэ дэлхий дээр нэртэй
одоо хүүхдээс нь ахуулаад, балчир хүүхдээс нь ахуулаад өндөр насны хүрэл мэддэг дэлхийн тийм нэртэй одууд байхыг үгүйсэхгүй, байж ч байгаа, байсан, одоо ч байгаа, ирээдүйд ч байх болно. Гэхдээ Есүс хэмээх энэ нэртэй зүрлэх нэг ч нэр байхгүй. Энэ нэрний өмнө хэл бүхэн, өвдөг бүхэн сүгдэнэ. Хэл бүхэн түүний нэрийг тунхаглах болно. Түүний нэрэнд хүндэтгэл үзүүлэх болно. Амен. Бүгдээрээ Библи юу хэлж байгааг өнөөдөр харъя. Уншия, би та бүхэн дуудаж өгье. Хуучин гэрээ, шинэ гэрээ. Тэр чигээрээ л Есүсийн амьдрал, түүний төрөлт, түүний үхэлтэй холбоотой, амьдлалтай холбоотой хичнээн гайхалтай. Христийн амьдлалтай холбоотой, Христэд итгэгч хүмүүсийн амьдлалтай холбоотой. Та нар бодолтой 4 хоног хадан одоо булшинд ялгаагүй оршуулганд байсан Лазар хүртэл амьлж исэн тухай. 4 хоногийн дотор хүн үгүй болоод үнэр ороод чи бодоо болдгийн байгуулж та юун гарч ирээд гэрлүүгээ алхах вэ? Би энэ өөрөө юуг илэрхийлээд байна? Авраам өөрийнхөө Исаак хүүг аваад явж исэн. Тэр алхад бэлэн байсан. Гэхдээ түүнд итгэл байсан. Ерөөсөө энэ болгон Библиэлд өгүүлж байгаа Йоанна номон дээр байж гин, Йов номон дээр байж гин, Даниэл номон дээр байж гин. Энэ болгонд гүн гүнзгий утга агуулга байх. Биднэрт үгээрээ дамжуулж Христийг л биднэрт тунхаглаж Христийн тухай л өгүүлж. Исая номын 53-ын 5-аас 7-г би та бүхэнд уншиж. Гэвч гэмт үйлдэлийн маань улмаас тэр хатгагдан, хилэнцгийн минь улмаас тэр бяцарч аваа. Амар тайван юм төлөө түүн дээр гисгэл байж шархаар нь бид эдгэрчээ. Бүгдээрээ бид хонь мэд төөрж, бүгд л өөр өөрийн замаар явв. Бүгдийн маань хилэнцгийг харин түүнд эзэн тохов, тэр тамлагдан зовсон боловч амаа нээсэнгүй. Нядлагтахаар хөдлөгдөх хург шиг хяргагчийн өмнө дуугарахгүй хон шиг амаач тэр нээсэнгүй. Бид нар 5 дахь өдөр ярьсан. Түүнд амаа нээх ямар ч шаардлага байгаагүй. Ямар ч шаардлага байгаагүй. Тэр зөвхөн загалмайг л хүлээжсэн. Исая номын 25:8-9 дээр хэлж байна. Тэр үхлийг мөнхөд залхина. Эзэн бурхан бүх нүүрнээс нулимсыг арчин ард түмнийхээ зэмлэлийг бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь эзэн үүнийг айлцсан юм. Тэр өдөр үзэгтэн. Энэ бол бурхан маань байна. Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн эзэн маань ажээ. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээ гэх болно гэсэн. Амен. Үргэлжлүүлээд 1-р Коринт 15-ын 3-аас 4-р ишлэлийг би та бүхэндээ хэлж өгье. Учир нь би хүлээн авснаа та нарт юуны түрүүнд дамжуулсан. Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн учир үгсэн бөгөөд оршуулгдан бичвэрийн дагуу 3 дахь өдөртөө амьлуулагдсан гэж хэлсэн. Халелуя. Цааш нь Иохан номын 11:25. Есүс амьлал ба ам бол би байгаа юм. Надад итгэдэг нь өхөвч амьлнаа гэж хэлсэн. Амен. Тэгээ бүгдээ энэ өдөр яг юу болсон, процесс юу болсон, сайн мэдээний 4 номны яг сүүлийн бүлгүүд дээр яг энэ өдрүүдэд юу болсон тухай хэрхэн тэр цовдлогдож, хэрхэн хагас өдөр бүх одоо газар чимээгүй байж, ням гаргийн өглөө, ямар сүр дүүлэнтэй, ямар гайхалтай үйл явдал дэлхийг донслогсон, дэлхийг өнөөдрийг хүртэл өнөөдөр ч гэсэн, ирээдүйд ч гэсэн донслох тийм гайхалтай үйл явдал болсныг хамтдаа Лук номноос уншицгаая. Лук 24. Та хэрвээ Библиэтэйгээ ирсэн бол Библийг нэгэд хараарай. Гар утасны Библиэд бол мөн гар утаснаас дагаад хараарай. Лук 24. Харин 7 хоногийн эхний өдөр эрт үүрээр тэд булшин дээр ирэхдээ бэлдсэн анхлын үнэртнээ авчрав. Булшнаас хадыг өнхрүүлэн зайлуулсныг тэд хараад дотогш орсон боловч эзэн Есүсийн цогцыг олсонгүй. Ийхүү тэднийг хэрхэхээ үл мэдэн байдал үзэгдэн гэрэлтсэн хувцастай 2 хүн гинт тэдний хажууд зогсож байлаа. Мөнөөх эмэгтэйчүүд айн сандарч нүрээ газар хүртэл бүхийлгэсэнд тэд та нар юунд үхэгсдийн дунд амьд нэгнийг хайна вэ? Тэр энд байхгүй. Тэр амилсан. Галилд байхдаа тэр та нарт юу айлдаж байсныг санацгаа. Хүний хүн нүгэлт хүмүүсийн гарт тушаагдаж цовдлогдоод 3 дахь өдөр нь амьлах ёстой гэсэн шүү дээ гэжээ. Тэд түүний үгийг санан булснаас бусаж ирээд 11-т нь болон үлдсэн бүгдэд энэ бүхнийг мэдэгджээ. Тэд бол Магдалийн Марь, Йоанна, Яаков их Марь нар мөн тэдэнтэй хамт байсан бусад эмэгтэйчүүд байв. Тэд элч нарт энэ тухай хэлсэнд тэдний хэлсэн үгс нь тэдэнд хоосон ховж мэт байсан тул тэд эмэгтэйчүүдэд итгэхгүй байлаа. Харин Петр босон булшруугүй. Зогсоод дотог шарахад зөвхөн майлангийн даавал үзэгджээ. Тэр болсон явдалд гайхсаар гэр рүүгээ буцлаа гэсэн.
За 7 хоногийн эхний өдөр түрүүн би хэлсэн те. За манай сүмийн хувьд ч гэсэн ингэ бодоод байсан. Ер нь бид нар ням гарагт сүм чуулганд ажиллаж үйлчлдэг хүмүүс ням гарагт яг ажлын эхний өдөр байдаг байхгүй. Өнөөдөр одоо бидний ажлын өдөр гэсэн. Чуулганд ажиллаж байгаа хүмүүс юу. Ер нь 7 дэлхийн бас нэлээдгүй орнуудад 7 хоногийн эхний өдөр ням гараг байдаг. Яг Библийн дагуу гэж бид нар харж болно. 7 хоногийн эхний өдөр нөгөө эмэгтэйчүүд үүрээр баг харанхуу арилаагүй шахуу байхад эмэгтэйчүүд хүрэлцэн ирсэн баг. Эмэгтэйчүүд хурж ирэхдээ бэлтгэлтэй ирсэн. Тэдэн тэр англин үнэртэй тос байсан. Тэд нар гэхдээ та нар боддоо тэд нар яг нөгөө нэг одоо ирэмдэг болсон тийм үү, цовдлогдсон одоо аимшигтад тамлагдсан тэр биеийг одоо тордно, арчлан, тосоор дослно, одоо цэвэрлэнэ гэж бодож ирсэн. Нэг талаасаа ингээ бодохоор тэдний энэ дээд зэргийн хүндэтгэл байхгүй юу? Аимшигтай шүү дээ тийм. Бид нар ингээд нэг оршуулгын газар хөл тавихтаа хүртэл, оршуулгын газар хин нэг эргэж тойрохтаа хүртэл бид нар ч гэсэн имэйлт байдаг, айдас байдаг, янз бүрийн юмд одоо хүрмээргүй, очмооргүй санагддаг. Гэтэл энэ нэмэгтэйчүүд яг тэр өглөө Есүс Христийг тавьсан тэр хадан булсан руу очихдоо тэд нар амьлаагүй буюу яг одоо амьд биш нэгэнтээ учирч түүнд үйлчлэнэ гэж бодсон баг. Дээд зэргийн хүндэтгэл, англин үнэртэй үнтэй тэр тосоо аваад. Тэгээ тэр хичнээн их Есүст хайртай байсныг бид нар эндээс харж болно. Үгсэн хонь ч гэсэн тэд нар орхиог. Үгсэн хонь ч гэсэн тэд нар санаа тавьсан, санаа зовсон тэр хэвээрээ өглөө болохыг тисэж ядан хүлээж гэхдээ л очиж Есүс Христийн биед үйлчлэндээ, түүндээ үйлчлэндээ Бурхандаа өөрсдийнхөө зүрх сэтгэлийг, өөрсдийнхөө үйлчлэлийг харууландаа үзүүлэндээ гэж тэд нар очсон. Хичнээн их хайртай байсан. Өөрөөр хэлбэл тэдний эмэгтэйчүүдийн үйлчлэх зүрх сэтгэл огтхонч өөрчлөгдөв. Өмнө байсан Есүс Христийн эргэн тойронд түүнийг очисон газар болгон явж исэн газар нь эмэгтэйчүүд олноор дагж исэн. Зөвхөн 12 дагалдагч, зөвхөн эрэгтэй дагалдагчдын тухай Библи өгүүлдэг юм аа. Эмэгтэй дагалдагч нар, эмэгтэй суралцагч нар, сурагч нар, Есүс Христэд итгэсэн хүмүүс, итгэмжтэй хүмүүсийн тухай Библи өнөөдөр бид нар эндээс харж байна. Эмэгтэйчүүд, тэр зоригт эмэгтэйчүүд, эрчүүд нь биш, эмэгтэйчүүд нь төрүүлж Есүс Христийг хайж түүний тэр биеинд тэр цовдлогдсон, тэр магадгүй өрөвдмөр байгаа тэр биеинд тэд нар үйлчлэгээ үзүүлэхээр очсон. Харин тэнд булш хоосон байсан. Хүнийхээ хувьд мэдээж шоконд орсон. Янз бүрийн юм толгойд нь орж ирсэн баг. Тэд нар гайхсан. Харин 6 дугаар ишлэлдэр бол Тэнгэр элчнэр 6 дугаар ишлэлээс харах юм бол Тэнгэр элчнэр Есүс Христ амьд байхдаа та нарт юу гэж хэлснийг санацгаагач гэж хэлсэн. Амен. Юу гэж хэлсэн гэж Лук номын 24-ийн 46-аас харах юм бол Есүс тэдэнд хандаж Христ зовлон эдэлж 3 дахь өдрөө үхэхстээс амьлах болно гэж хэлсэн. 3 дахь өдрөө үхэхстээс амьлах болно гэсэн энэ үгийг тэд маань мартсан. Мэдээж мартахгүй байхын аргагүй тийм үйл явдлуудын гэрч болж тэр үйл явдлуудад оролцсон хүмүүс бол дагалдагч нар байсан. Түүнийг дагдаг, түүнд итгэдэг хүмүүс байсан. Үнэхээр аимшигтай Библиэд өгүүлснээр нар харанхуулсан, гадаа харанхуй нөмөрсөн, газар хөдөлсөн, сүмийн хүшиг дээрээсээ доошо 2 хуваагдаж урагцсан. Тийм үү, тэнд хад чулуу бут үсэрсэн. Маш аимшигтай энэ үйл явдалд хүмүүс стресстгүй байхын аргагүй. Хүмүүс айж ичиж зүхдахгүй байхын аргагүй. Ийм үйл явдал заримдаа өнөөгийн бид нар ч гэсэн Бурхан эзнийхээ хэлсэн үгийг мартчихдаг. Бид нар мартдаг. Бурхан бидэнд юу гэж сануулсан, анх биднийг итгэхэд, гимшихэд, биднийг талархаж байхад, биднийг цуглаандаа ирээд номлол сонсож байхад, биднийг эсийн бүлгээрээ хамтдаа гэр бүлээрээ гар гараасаа бариад залбирч байхад Бурхан үгээ хэлдэг байгаа. Харин тун удалгүй үүнийг бид нар мартчихдаг хүн учраас заримдаа амьдралын бусад одоо болж байгаа үйл явдлууд, санаа зовнилуудад байр эзлүүлээд харин хамгийн гол чухал зүйлээ бид нар мартдаг. Яг 3 хоногийн дотор 3 дахь өглөө нь би амьлах болно гэж эзнийхээ хэлсэн, Бурханыхаа хэлсэн хуучин гэрээ шин гэрээ тэр чигээрээ баталдаг энэ үгийг эмэгтэйчүүд маань мартсан. Тэд нар амьгүй нэгэнтэй уулзах бэлтгэлээ базаагаад ирсэн байгаа нь Библийн дагуух бас үнэн юм а. Харин 8 дугаар ишлэлд тэд нар гинт сандаг гэсэн. Гинт сануулагч нь хин юм бэ? Ариун сүнс. Ариун сүнс.
Ариун сүнсний сануулж байгаа, ариун сүнсний ятгаж байгаа, ариун сүнсний сэрэмжлүүлж байгаа, ариун сүнсний зогсоож байгаа, эсвэл ариун сүнс биднийг түлхэж байгаа энэ зүйлд бид нар нээлттэй байх ёстой. Бидний оюун бодол, бидний зүрх сэтгэл, бидний сүнс унтаа биш сэргэг байх ёстой юм. Харин 8 дугаар эсвэл тэд нар гинт санаваа гэсэн. Санцгаа гэж Тэнгэр хэлж дуугар могц. Юу гэж хэлснийг санцгаагаач. Тэр энд байхгүй үхэгсдийн дунд амьд нэгийг хайдаг нь яаж байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл оршуулгдсан хүмүүсийн дэргэд гэхээс илүүтэйгээр нөгөө нэг утга нь Есүс одоо хүмүүсийн дунд байхгүй, сүнсээрээ тэр яг тэр үхмэл юм шиг, үхсэн юм шиг хараахан аврагдаагүй байгаа. Тэр хүмүүсийн дунд Есүс байхгүй юм а. Тэр Бурхан учраас, Бурханы хүү учраас тэр амилсан. Яг энэ үгийг Тэнгэр элч нар сануулсан байна. Санцгаа гэж хэлсэн байна. Зарим тохиолдолд бид нар хитрхи их амьдралын ачаа дарамт сүм чуулганд бол хитрхи их үйлчлэл, цаг заваа өнгөрүүлэх, хариуцлага хүлээж байгаа тэр байдалдаа бид нар заримдаа үйлтэж, түүртэж, зарим үннийг бид нар орхигдуулдаг. Зарим агуулгыг бид нар яг юуг хайж энд ирж байгаа юм. Бид юуны төлөө энд эвлэлтэн нэгдэж, цугларч, бид хамтдаа нэгэн итгэлээр, нэгэн дуу хоолойгоор тунхаглаж байгаа маа гэдгийг бид нарт ариун сүнснээс тэр сануулга авах хэрэгтэй болдог. Гэхдээ үүний тулд бид нар зүгээр нэг робот юм шиг, компьютер юм шиг хин нэгэн ариун сүнс, хин нэгэн бурхны хүн шидэд цаваагаар дохиураар дохимогч бид нар гинт төрөл арилцсан юм шиг, Google-ийн киноноор гардаг шиг од навч цацраад л ингэж ухаарах тухай биш. Үүний тулд ариун сүнсний сануулганд, Бурхны үгэнд мэдрэмжтэй сүнсээр хэрэгтэй тэр цагт нь хүлээж авдаг, дагалдагч байхын тулд бид мэдхээ ерөөсөө болж болохгүй. Мэдхийг хүсхээ, мэдхийг зорихоо, Библийг уншихаа, хамтдаа цуглахаа, залбирхаа ерөөсөө болж болохгүй. Биднээс шалтгааллах юм гэж бас байгаа байхгүй. Бид мэдхээ хүсхийг болсон цагт, бид Библийг уншихгүй цагт, бид Бурхантай харилцахгүй байх тэр үед бидний энэ мэдлэггүй, бидний энэ хүсэлгүй байдал ариун сүнс юу хийх вэ? Ариун сүнс хизээ ажилдгаа гэхээр бидний хүсэл тэмүүлэл, бид чадахгүй ч гэсэн, бид дорой ч гэсэн, сул дорой ч гэсэн, бидэнд үнэхээр зарим нэгэнтэй харьцуулахад тэр Библийн эсвэл үйлчлэлийн туршлага байхгүй ч гэсэн бидэнд энэ дотор зүрх сэтгэл дотор минь Бурхны гэсэн хайр, Бурхны гэсэн тэмцэл, Бурхантай хамт байх тэр маш их хүсэл байхад ариун сүнс ажиллаа хийдэг. Ариун сүнс энэ хүмүүс, энэ эмэгтэйчүүдэд сануулсан гэж 8 дугаар ишлэлд хэлсэн. Ариун сүнс гэхээс илүүтэйгээр энэ хүмүүс эмэгтэйчүүд саналаа гэж Библиэлд 8 дугаар ишлэлээр хэлсэн баг. Юу гэж хэлснийг нь саналаа гэж хэлсэн. Амен. Тэгээд эмэгтэйчүүд маань тэндээсээ сандарч, шоконд орж, гайхах, баярлах, зэрэгцэж тэд нар нөгөө 11 лөө 9 дугаар ишлэлээр 5-9 дугаар ишлэлийг харах юм бол одоо аль хэдийн 12 дагалдагч биш. Харин 11 дагалдагч. Тэд 8 дугаар ишлэлийг би тавханд дахин уншиж өгье. Тэд түүний үгийг санан булснаас буцаж ирээд 11-т нь болон үлдсэн бүгдэд энэ бүхнийг мэдэгдэжээ. 12-оос нэг нь байхгүй. Дараа нь 12-ыг бас орлох нөгөө шавх хайжтэй 12 дагалдагчийг ингээ бүрэн бүтэн болдог ба. 11 үлээ байсан. Тэгвэл тэдний анхны реакц, анхны хүлээж авч байгаа тэр байдал бол ер нь итгээг тоомжиргүй хандсан. Яасан гинэ, юу гсэн гинэ, битээ хов яриад байгаараа гэж байгаа утгатай. Битээ зургал тараах гээд байгаараа. Тэд бас л мартсан. Уул нь тэдэнд ч бас яг адилхан хэлсэн байхгүй. Тэд ч бас санах ёстой. Хамгийн түрүүнд Петр харин гүйж очиж өөр нэг сайн мэдээний номонд бол Йохан түүний хайрладаг байсан шав тэр хоёр хамгийн түрүүнд гүйж очиж тэр булш руу очиж хоосон байхыг харсан гэж Библиэд өгүүлсэн. Петр хамгийн түрүүнд гүйсэн. Харин нөгөө хэд нь бол үлдсэн. Яагаад ганцхан Петр юм бол? Яагаад бүгдөө өстөд дуугаа авалцаад бүгдөө суудлаасаа босоод бие биенээсээ уралдаад булш руу Есүс Христийн бидний эзэн багшаа хэлсэн үнэн байсан байна. Тэр булшинд хинч байхгүй гэж бүгдөө тэнд очиж алдаршуулцгаая, тунхаглацгаая. Одоо Ромын цэргүүдийг хөөцгөөе. Тэр нөгөө нэг цовдол гээд хашгираад байсан, буруутай гээд яллаад байсан. Зохиомл шүүхээрээ оруулсан тэр ахлах тахилч нар тэргүүн тахилч тийм үү хуулийн багш нарын амыг асууцгаая гэж тэд нар яга бүгдөө явсангүй бай. Энд дахиад бид нарт хичээл зааж.
Дахиад Петр Есүст маш их хайртай байсан. Бурхантай харилцах тэр хувийн харилцаа ямар илүү байсныг, ямар их үнцэнтэй байсныг Петрт итгэл найдвар нь дуусаагүй, Петрийн итгэл найдвар дуусаагүй, Петр хүлээсэн хിവэрэ байсныг бид нар энэ ишлэлээс харж байна. Бурхантай харилцах хувийн харилцаа. Таны бурхантай харилцах хувийн харилцаа өнөөдөр ямар төвшөнд байгаа вэ? Өнөөдөр харамсалтай нь заримдаа цуглаанд явж байгаа мянган итгэгчдийн дунд итгэл нь сул итгэл. Эсвэл бүр итгэл байхгүй хэрнээ зүгээр үйл ажиллагаанд нь татагдаад, үйл ажиллагаанд нь дурлаад явж байгаа олон 10 итгэгч нар байгаа нь нууц биш. Харин түүний амьлалтанд, түүний амлалтанд, түүний хэлсэн үгэнд, түүний бичээсэнд, Библийн дагуу танд ойлгуулж байгаа ариун сүнсний илчлэлт, илэрхийлэлтэнд бид нар итгэх ёстой юм биш үү? Бид нар итгэхэд бэлэн, хизээч бэлэн. Бурхан өөрийнхөө үгийг хэлэх тэр үед хин нэгнээр дамжуулж тэнгэр элчээр нь ч байна уу, эмэгтэйчүүдээр нь ч байна уу, эсвэл сул дорой хин нэг нь таны магадгүй таньдаггүй, эсвэл одоо та харилцдаггүй хин нэгнээр дамжуулж Бурхан үгээ хэлэх тэр үед огт өсрөн босож түүний үгийг дагахаар Петр шиг гүйж очих нь бидний энэ дэлхий дээр амьдарж байгаа энэ цаг үед эзнийг дагж байгаа үйлчлэлийн минь гол үнц юм биш үү? Амен. Амен. Эмэгтэйчүүдийг заримдаа зарим сүм чуулганууд эмэгтэйчүүд тайзны үйлчлэл хийх хэрэггүй, хийж болохгүй. Эмэгтэйчүүд бол одоо дуугүй байж ах ёстой ч байд юм уу те? Дуугүй дагж ах ёстой. Гэтэл Библиэс харах юм бол эмэгтэйчүүд ямар их хүчрхэг, ямар их зүрх сэтгэлтэй, эмэгтэйчүүд ямар их өрөвч, тэдний хайрыг хаанаас харж болох ямар ч цаг үед эмэгтэйчүүд тэр үтгэл эрэгтэйчүүдийнхээ ард нь байж үйлчлэлийг нь дэмжиж хин нэгэн сайн үйлчлэлт нь эмэгтэйчүүд амьдралаараа мөнгө хөрөнгөөрөө юу гэдгийг эрүүл мэндээр цаг заваараа залуу насаараа эмэгтэйчүүд Христэд үйлчилж байсан хамгийн сайн дагалдагч нар байсныг бас дутхгүй дагалдагч нар байсныг бид нар эндээс харж болно гэсэн үг. Амен. Чуулган ч гэсэн тийм шүү. Одоо манай чуулганд харах юм бол гайхалтай үйлчилдэг бүсгүүчүүд байна, эмэгтэйчүүд байна, насан туршид байна, өс өрийнхэн байна. Үнэхээр гайхалтай үйлчилдэг. Эмэгтэйчүүдээ. Та нар шүү дээ. Амен. Та нар шүү. Та нарыг бол үнэхээр үнэлэхгүй байхын аргагүй. Та нарын зүрх сэтгэлийг магадгүй тэр үед эмэгтэйчүүд өөрсдөө хамгийн сайн үйлчлэлийг, хамгийн сайн хайрын тэр зүрх сэтгэлээ харуулахаар үнтэй тосоо хаваад хар үүрээр унтаж чадахгүй нойргүй хонсон тэр байр байдалтай бусдаас төрүүлээд яваад очих нь тэдний хувьд амьд эзний үгийг умарцсан хэрэг байсан байж болох боловч үүнийг шүүх, үүнийг буруутгах хинт ч байхгүй. Нөхцөл байдал ямар байсныг бид нар мэдчих. Бүгд паникнд орсон. Бүгд л сандралд авцсан. Зарим хүмүүс өнөөгийн бидний хэлдгээр бол баг сэтгцийн өөрчлөлтөнд ороод имлэгт очиж хүргэхтэйгээр тийм хэмжээний аимшигтай үйл явдал болж байна. Харин тэгсэн ч гэсэн эмэгтэйчүүд минь байр сууриа, зүрх сэтгэлээ, итгэл үнэмшлээ тэд нар маань алдалгүйгээр энэ бүхний үлгэр дуурайл болж. Та нар эндээс харах юм бол хамгийн анхны авралын зар түгээгч нар хэн байсан бэ? Бүгдээрээ нэгэн дугаар хэлцгээе. Хэн байсан бэ? Эмэгтэйчүүд байсан шүү дээ. Хамгийн анхны сайн мэдээг Христ амилсан гэдэг сайн мэдээг буш хоосон байна. Тэнд хэн ч халаг бидний эзэн, бидний бурхан үхлээс амилжээ гэдэг энэ амилсан мэдээг эмэгтэйчүүд хурж ирж 11 болон тэнд байсан бусад хүмүүст мэдэгдэжээ гэсэн. Амен. Тийм учраас эмэгтэйчүүд минь үйлчлсэн хിവэрэ байгаарай. Эмэгтэйчүүд минь залбирсан хിവэрэ байгаарай. Эмэгтэйчүүд минь өргөсөн хിവэрэ байгаарай. Эмэгтэйчүүд минь та явсан хിവэрэ байгаарай. Илгээгдсэн хിവэрэ байгаарай. Амен. Та бол Христ Есүст Бурханд маш их үнцэнтэй хүн шүү. Би үүгээрээ дамжуулж эрэгтэйчүүдийн одоо тэр үнцэн эрэгтэйчүүдийн байр суурийг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ эмэгтэйчүүдийн энэ их золиос, зориулалт, нөмөр нөөлөг, зүрх сэтгэлийн энэ гайхалтай хайрын илэрхийлэл энэгүүгээр өнөөдөр энэ хорвоо дэлхий дээр сайн мэдээ түгэн дэлгэрэх боломжгүй юм аа. Боломжгүй юм. Есүс Христ үхлийг ялан дэлсэн. Өнөөдрийн бидний хамгийн гайхалтай, хамгийн мартаж болохгүй, үргэлж санаж явах ёстой энэ мэдээ бол Есүс Христ
үхлийг ялан дийлсэн. Харанхуу түнд зайгаа тавьж өгсөн. Харанхуу гэрэлд зайгаа тавьж өгсөн. Сатан чичрэн дагжиж, зайлан зуугдсан. Сатан ямар ч эрх мэдлгүй болсон. Үхлийн хаалганы, тамийн хаалганы түлхүүр сатанд биш, Есүст үхэл амьдралыг шийдэх эрх мэдэл нь байгаа гэдгийг тунхагласан өдөр юм аа. Энэ бол итгэмжтэй үг. Энэ бол Бурхны үг. Энэ бол Библийн үг. Үүнийг л өнөөдөр бид санах ёстой. Өнөөдөр бид нар цуглаанд явахдаа бид нар итгэж байгаа юм уу, үгүй юм уу? Бидний итгэл хүчтэй байгаа юм уу, сул юм уу? Бид нар ариун сүнсэнд нээлттэй байгаа юу? Бид Есүс Христтэй хамтран үйлчилж байгаа юу гэдгээ бид нар мартаж болохгүй гэсэн. Амьд өгчүүд мань энэ өдрөөс эхлээд мэдээж бид нар маш олон жилийн үйлчлэлийн туршлагатай, олон жил маш олон 10 хүнд, олон мянган хүмүүст бид нар Бурхны одоо сайн мэдээнийг ирч болж, чуулганаараа бид нар сайн мэдээ, илгээлтийг, Библийн онол сургаалыг, эрүүл зөв номлолыг бид нар энэ олон жилийн турш Бурхны хүмүүст бид нар түгээсээр ирсэн. Бид нар Бурханд ашиглагцаар ирсэн. Тийм учраас бид нар улмал сэрэмжтэй. Улмал бид нар өөрсдийнхөө итгэл үнэмшилдээ тууштай. Яг Петр шиг, яг энэ эмэгтэйчүүд шиг. Бид нар Бурхны үгэнд дуулууртай. Цаашид үргэлжлүүлэн түүний араас хизээл бол хизээ, хаашаал бол хаашаа. Бурхан хэрвээ дуудах юм бол, ариун сүнс чиглүүлэх юм бол, жолоодох юм бол түүнд нээлттэй зүрх сэтгэлээр үйлчлэлцгээе. Амен. Яагаад гэвэл бид нар амьд эзэнд итгэдэг амьд итгэгч нар юм аа. Халелуя. Бүгдээ хамтаа суудлаасаа босцгоё. Халелуя. Халелуя. Үнэхээр бид нар амьд эзэнд итгэдэг. Бид нар ямар нэгэн одоо үлгэр домогт итгэдэггүй. Бид нар цуу яриаг бид нар өнөөдөр үнэн болгож ярьдаггүй. Харин бид нар Библийн үнэнд итгэдэг. Бид нар болсон явдал, жинкнээсээ болсон Бурхны хүүгийн ирэлт, Бурхны хүүгийн амьдрсан замнал, Бурхны хүүгийн цовдлогсон утга агуулгад итгэдэг. Түүнийгөө үргэлж өөрсдөө холбож ойлгодог Христийн дагалдагч нар юм аа. Амен. Халелуя. Бүгдээ хамтдаа залбирцгаая, талархцгаая. Эзэнд алдрыг өргөцгөөе. Тэр бол хаадын хаан бөгөөд эцдийн эзэн. Түүнтэй зүрлэх нэгэн ч байхгүй. Түүний хийснийг хийсэн, одоо хийх, ирээдүйд хийх хинч байхгүй гэдэгтээ бид нар санал нийлдэг. Бид итгэлээрээ үүнийг тунхагладаг юм аа. Амен. Бүгдээ хамтдаа гараа дэш нь өргөцгөөе. Их эзэндээ талархаж, түүний бидний төлөө зовсон, шаналсан, зориулсан, золиослсон бүхний төлөө талархацгаая. Их эзэнд алдрыг өргөцгөөе. Их эзэн минь ээ, таньда баярлалаа. Та биднийг аврахаар, та биднийг өөртөөгөө хамт үрд байх эрхээр шагнахаар энэ хорвоо дэлхийд хүрэлцэн ирсэн таньда талархаж. Энэ өдрүүд үнэхээр чухал юм. Энэ өдрүүдийн үйл явдлыг хүний хэлээр, хүний амаар яриад ч бүрэн гүйцэд ойлголтыг бид нар авч бас өгч чадахгүй байх боломжтой ч. Харин ариун сүнсний хүч чадал, ариун сүнсний илчлэлт илэрхийлэл, энэ дэлхий дээр төрсөн, мэндэлсэн, энэ дэлхий дээр дуудагдсан, сонгогдсон хүн нэг бүрт энэхүү сайн мэдээг хүргэхийг зорддог юм аа. Сануулдаг юм аа. Эзэн бурхан минь ээ, таньда баярлалаа. Өнөөдөр энэхүү сайн мэдээг Христ үхлийг ялан дийлж амилсан. Христ сатаныг ялан дийлж өнөөдөр бидэнд тамд биш, Диваажинд мөнхийн улсад өөртөөгөө хамт байх эрхийг өгсөн, түүнийг баталгаажуулсан, түүнийг дурсан сансан, түүнийг дэлхийд даяараа тунхагласан энэхүү өдрийн төлөө танд алдрыг өргөж яних эзэн минь ээ. Үнэхээр таны минээр алдарш болтугай Есүс ээ. Таны хаанчлал иртгвэ эзэн минь ээ. Их эзэн минь, бидний хүсэл биш, таны тааллаар, таны хүслээр бүх зүйлс болгуултугай гэж бид дахин тунхаглан залбирч байна эзэн минь ээ. Есүс ээ, танд баярлалаа. Та бүхэн амааныгаа залбираараа. Есүс талархлын үгсийг, өөрийнхөө талархлын үгсийг өөрийнхөө дотроос гарах тэр талархал, тэр баярлаж, тэр түүний нэрийг алдаршуулж байгаа тэр үгсээ та өөрийнхөө амаар, өөрийнхөө зүрх сэтгэлээрээ түүнд хэлээрэй. Энэ өдөр бол түүнд хэлэх өдөр юм аа. Энэ өдөр түүнд талархах өдөр юм аа. Энэ өдөр бол түүнд залбирах, энэ өдөр түүний өмнө ирэх өдөр юм аа. Түүнтэй хамт өнгөрүүлэх өдөр юм аа. Есүс ээ, танд баярлалаа. Үнэхээр таньда баярлалаа. Есүс амьд өгч чуулган, Христ итгэгч нар бид нар, таны дагалдагч нар танд алдрыг өргөж байна Есүс ээ. Танд алдар магтаал өргөж байна эзэн минь ээ. Таныг бид хүндэтгэж байна эзэн минь ээ. Та биднээс хүндэтгэлийг аваач. Бүгдээ эзнийг алдаршуулцгаая. Түүнийг хүндэлцгээе. Халелуя Есүс. О Есүс. Бүгдээ хамтаа хоёр гараа дэш нь өргөцгөө. Oh, Yesus,
бас дэлгэн тань руу би ордъё миний бүх замууд таны ном бичигдсэн о Есүс та бол миний бүх зүйл зүрхэж бас дэлгэн тань руу би ордъё миний бүх замууд таны номд бичигдсэн о Есүс та бол миний бүх зүйл. Халелуя. Ихэд минь танд баярлалаа. Дахин талархахыг хүсэж байна. Миний төлөө, бидний төлөө, хүн төрлөختний төлөө ирсэнд, өөрт байгаа бүхнээ зориулсанд, золиоссанд, амь насаа өгсөн тандаа баярлалаа. Амьдралаа өгсөн тандаа баярлалаа эзэн минь. Өнөөдрийн бидний төлөө, өнөөгийн Христ итгэгчдийн төлөө, энэ дэлхий дээр танд итгэх, танд итгэсэн, одоо итгэж байгаа, дагалдагч, Христэд итгэгч хүн нэг бүрийн төлөө та зориулсанд баярлалаа эзэн минь. Та цовдлогдсонд баярлалаа эзэн минь. Таны цус урссанд баярлалаа эзэн минь. Таны бие шаналсанд баярлалаа эзэн минь. Ийм их үнцнээр өнөөдөр бид энд байгаадаа талархж байна эзэн минь. Ийм их үнцнээр өнөөдөр бид аврагдсандаа талархж байна эзэн минь. Ийм их үнцнээр өнөөдөр бид нар сайн мэдээний үр жимс байгаадаа талархж байна эзэн минь. Танда баярлалаа. Та бол амьд үлээ эзэн минь. Христ амьсан. Христ үхлээс амьсан. Тэр үнэхээр амьсан юм аа. Эзэн минь танда бүх алдрыг өргөе. Эзэн минь танда бүх магтаалаа өргөе. Эзэн минь танда бүх хүнд итгэлийг өргөе эзэн минь. Таны нэр алдарших болтугай. Таны нэр үеийн үед үр тунгаглагдах болтугай. Таны авралын зар сайн мэдээ дэлхийд даяар тэр дундаа Монгол оронд минь түгэн дэлгэрэх болтугай. Монгол хүн нэг бүр таны сайн мэдээг хүлээн авч аврагдах болтугай. Христэд итгэх болтугай. Бүх алдрыг танд өргөж Есүсийн нэрээр тунхаглан залбирлаа. Ерөөн залбирлаа. Амен. Халелуя. Өдөр эзэн алдрын чангаас чангалцдаг өргөцгөөе. Амен. Халелуя. Та хажууд хэрхэн дөрөнд хүмүүстэй хэлэхгүй юу? Христ амьсан. Тийм ээ. Христ үнэхээр амьсан. Та дахиад хэлэхгүй юу? Христ амьсан. Тийм ээ. Христ үнэхээр амьсан. Амен. Халелуя. Эзэн таныг үнэхээр ивэх болтугай. Эзэн тантай үргэлж хамт байх болтугай. Та гараад сайн мэдээ яриараа. Та өнөөдөр баяр хөөртэй байгаараа. Та өнөөдөр уучлаарай. Та өнөөдөр залбираарай. Та өнөөдөр эзний юр бусын амар амгаланг мэдрээрэй. Үүнд итгэлтэй байгаарай. Амен. Өнөөдөр нэг хүн ч гэсэн сайн мэдээ ярихыг зориорой. Их эзэн таныг өрөөх болтугай. Эх 7 хоногийн нямар их уулзцгаая.